gotta lick, 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 lick. За сайн уу guys? Сайн уу guys? За сайн уу манайхаа? Сайн уу манайхаа? За оны ихний хамгийн анхны бараг бичлэг орох чинь. Tonarig Sarai Nutori Bolaho, B Camera Luga, Haragui Yum, Shig BN, Oilguroi KKK. Тэгэд өмнө нь болохоор зөв шинэ он гаргасан талаар бичлэг орсон. Тэгээ одоо л яг оны хамгийн анхны бичлэг бичиж байна. Хай. За тэгээд он гараад нэлээ утсан байна. Одоо 1 сар гарсан. 1 сарын өнөөдөр 12. Тэгээд би 26 онд юу ийж яаж шуухан нэг жилийг хамгийн үр бүтээлтэйгээр өнгөрөөх вэ гэдэг талаар бодож байгаад тэгээд өнөөдөр энэ хүү бичлэгээр нь хий гэж бодлоо. Тэгээд бас нэг жилийн дараа 2027 онд байх өөртөө захих үг тэгээд асуумж төр байвал асууя гэж бодоод тэгээ 27 онд он гарсны дараа тэр болгондоо буцаагаад хариулаад өөртөө илгээс мессеж маягийн юм хий гэж бодлоо. За тэгээд надад нэг ийм дэвтэр байдаг. Энэ дэвтэр маань баг Солонгос ирэхийн өмнө л надад ирсэн. Манай бага ангийн багш манай ангийнхантай уулзахдаа өгөөл тэгэд энэ дэвтрээ ингээ би юу бужоо маягаар хөтлөгч байгаа. Тэгээ ер нь бол нэг жилдээ сартаа ингээд хийх юмудаа бичдэг байхгүй. Тэгээ одоо ингээд сая ингээ харсан чи арай бүх юм маань ингээд бүгд биелсэн байна. Тэгээ энийг хараад аягүй сонир санагдлаа. Тэгээд одоо ер нь бол хуудсан ч гэсэн дуусж байгаа. Хуудсан ч гэсэн дуусж байгаа болохоор би юугаа яачи гэж бодлоо. 26 оныхоо юмудаа бичээд энэ дэвтрээ ингээд энэ дэвтэр тэгээд миний 5 жилийн юм ингээд багтсан байхгүй юу. Тэгээд төлөвлөгөө гэх юм уу? Тийм багтсан. Бараг 20 оноос эхэлж хөтлсөн байлээ. Тэгээд 5 жилийн товч агуулга, 5 жилийн зорилго, хийж бүтээх юм тэгээд тэмхэнүүд бүгд багтсан байгаа. Тэгээд яг энэ он ороод 5 жил болж байгаа. Тэгээд тийм болохоор энэ оныхоо ямыг товч сайхан тэмдэглээд бужоогоо хөтлөөд тэгээд бужоо ч юм болохоор ингээд өдөр тутмын юм штэ. Өдөр тутмын ингээд дээдлийн юм бичдэг юмнууд штэ. Тэгвэл би болохоор сардаа жилдээ гээд ингээд бичдэг байхгүй зорилгоо төлөвлөгөөгөө бичдэг. Тэгэхээр одоо ингээд хуудсандаа тааруулаад ч юм уу хуудсан чав 1 жил бол багтчихал юм шиг байна. Гэхдээ яг хав гой хийгээл үзье. Тэгээ би болохоор энэ дээрээ хамгийн гой хүсэж байгаа юм аа. Тэгээ яг миний амьдралд ийм юм болоосай гэдэг зүйл. Тэгээд миний амьдралд амар ихэн чухал хүмүүсээ ингээд бичсэн байдаг байхгүй. Тэгээд тийм гоё дэвтэр байна. Хальт танилцуулах уу би? Хальт танилцуулах юм бол ихтэй. Тэгээд энэ ингээд 2021 оноос эхэлжсэн байхгүй юу? Яг 2021 оны 1 сарын 1 ингээд эхэлжсэн. Яг бараг л энэ анх Солонгосыг анхудаа л яжсэн бата бараг сар өдрөө ялахгүй шахуу явж байхдаа л нэгсэн баг. Тэгээ би ингэж айгу зурх дуртай. Ийм чимэглэр юм хийх амар дуртай гэхдээ. Тэгээ яг хөрөнгөлсөн. Энэ болохоор яг 21 оны манай шинэ оны тоортон дээр яасан юу байхгүй юу? Чимэглэхгүй. Тэгээ энийг аваад наац. Тэгээд хуудсаа эргүүлээ. Ингээд иймэрхүү хүмүүгээ биччихдэг. За тэгээ хийх юм энэ ингээд ажилд ороод миний ажлын анхны үнэмшил байна. За тэгээд мөнгөтэй болно гэсэн шүү. Манай дүү нэгснээ бид хоёрын ковид тусаад энэ маск гэхгүй юу? Бид хоёр маск ковид тусаад нэлээд хэвсэн. Тест амар. Энэ тэгээ манай дүү буцсан. Тэгээ энэ бол их чит хоёрын. За энэ миний найз байна. Тэрэ. Манай найз байна. За энэ юу вэ? 2022 он гарчээ.
2022 өссөний маань энэ маань 2022 онд яасан бэ? Gangbang тоглолт үзнэ гэд энд ингээд Gangbang тикетний зай ингээ одоогоороо байсраа би бүр ингээ Gangbang тоглолтын үзнэ гэж тэгэл ерөөс үзэж чадахгүй. Нэг бол зөрөөж, нэг бол ингээд заавн болохгүй. Тэгэхээр ерөөс тоглолтын үзэг байхгүй юу? Би одоо Монголд очихоор л үзнэ. Энд би найз залуутай болж эхэлжээ. Relationship нэгтгэхэд бэлгүүн гинэ. Түл жаргалтай байсан юм шүү. Энд дээр хамтдаа хуцар байна. Энд дээр за тийм аялал явна. 11 сар. Тэгээд хамгийн гол нь шүү дээ энэ дэвтрийг ингээд нээгээл хэдхэн удаа яваад юу гэдэг заяа. Apply хийх юм байдаг заяа ингээд сургуульд юунд аппликейшн бүгдийг интерпret ингээд сургуульд бичиг баримтаа явуулж тэнцэх талаар заяа. Тэгээд одоо ингээд харах юм бол их сургууль явах, эсвэл элчийн сайдын ямар ингээд явах мөн гэд Солонгос явах арга заяа. Тэгээд гол нь би одоо ирчихсэн байгаа шүү дээ. Ингээд одоо нэг юу юм гэдэг штэ юу юм гэдэг лээ манифестинг гэдэг лөө тэр шиг л баг за энэ дээр нэрээ бичсэн бүх юм би хэлсэн байдаг заяа бүгдээрээ би хэлсэн тэгээд хамгийн гол би ингээд амар нэгдлээ таны үерхээлтэй амар өсөдөө тэгээд ингээд үерхээл анх ингээд хосгүй ингээд анхад үерхэж үзсэн штэ баг л ингээд амар гүнзгийгөр тэгээд ингээд амар тоглож маа тэгэл ингээд би бодсон. Хосууд юу яд юм болоо гэж би ингээд судлаад хайр гэж юу юм бэ гэж ингээд амар судлаад заяа. Тэгсэн чинь хосуудыг энэ одоо хувь заяаных тэгээд үүлийн үр хийх гэж байдаг гэдэг. Тэгээд би энэс хойш кармад амар хитдэг басан заяа. Ер нь бол карма гэж байдаг. Тэгээд хэрвээ одоо ингээд чи сайн нөхөртэй болсон бол энэ чиний карма, муу нөхөртэй болсон бол энэ бол чиний карма заяа. Тэгээд хосын ярьсан хамгийн гол нь хайр, итгэл, хүндлэл байхад болно гэдэг ингээд бичсэн заяа. Инээ. За тэгээд дизайн хавлын мэсэжээр хичээд ном хийж байгаа юм аа. Тэгээд энэ аясан байна. Тэгээд энэ өдрөөс хойш би Солонгос баг явсан баха. Тэгээд ирсэн байна. Тэгээд оюутан дагаалжээ. Тэгээд энэ бол ийм нэг хуудас заяа. Энэ хуудасны дотор нь шүү дээ надад төрөвч авахгүй. Тэгээд би энэ дотороо сонголтын төлөв хийж хадгалдаг байсан. Тэгээд би энийг ингэж хадгалахын тулд бүр ингэ заяа. Энэ дэвтэртээ ингээд би 7 хоногийн хагас бүтээсээ өдөр л ажил хийдэг байсан. Тэр нь маш богино цаг байсан заяа. Өдөрт 5 цаг л ажилладаг. Тэгээд өдрийн 10,000 вон гэх юм бол би 50,000-ыг л авдаг. Хаяа азан тараад 55 60 юм ингээд 30 40 минут ингээд илүү нэг цаг маг илүү ажиллах юм бол ингээд 5-10,000 вон ингээд илүү шүү дээ тий. Тэгэнгүүтээ би тэр мөнгөөрөө илүү гарсан мөнгөөрөө би автобусандаа суугаад автобусныхаа мөнгөө ингээд картад цэнгэлдэг. За дахиад илүү гарах юм бол би тэрүүгээр нэг юм хамттай юм авч идэх ч юм уу найзууд гарах үед хоолн бол авчдаг. Тэгээ бүр тэгэж мөнгөө хадгалдаг байсан заяа. Тэгээ яагаад тэр би нөгөө анх эрэхтэй 6 сараар төлчөөд ирсэн байхгүй тий ингээд дотор байранд байж авах хугацаанд миний 6 сар ингээд дуусч байгаа заяа. Дотор байрнаас гараад бол дахиад шинэ байр тэгээд дахиад миний дараагийн 6 сарын төлбөр гэдэг ингээд надад мөнгө хэрэгтэй. Тэгээ гол нь бас 3 сараар өгөн төлбөрөө нэмж төлөхтэй тэгж төлж болно л та. Гэхдээ би ингээд 6 сараар төлчих юм бол амралтаараа нэг 7 илүү сар юм байна. Урт амралт таарад тэр хооронд би ингээд виз маань 6 сараар суучих юм бол дунд нь ингээд Монгол явах боломжтой байсан байхгүй. Тэгээ би гол нь би найзлаад уулзах гэдэг байна шүү дээ. Би бүр тэр мөнгө өөрөөсөө ч харамлаад би баг ингээд бусад найзуудаас ингээд харамч гэдэг нэр зүгээ заяа. Тэгээ ажил хийгээл яхаар ингээд баг наа мөнгөө гаргасныхаа хэмжээгээр ордоо шүү гэх юм. Яг үүндээ ингээд миний хөдөлмөрлөж байгаа хэмжээгээр миний мөнгө орж ирэх гээд хахад тэр хүмүүс ингээд намайг мөнгөө өрөөч
гараа шоудаач гэдэг ингээд байсан заяа. Ингээд мэдрэл мотой юм шиг хадгалаад тавтай яах вэ маах вэ гэдэг би амар сонсдог байсан заяа. За надад хэлэхгүй маа гэхэд би тийм мэдэрдэг байсан заяа. Би өөрөө ингээд Монгол ажилтаа бол ажилтаа амар баян оюутан байлаа шүү дээ. Тэгснээ ингээд солонгос гэсэн чи ингээд энэ авчирсан мөнгө дуусаад ирэхээр би ингээд өөр ажил хийх болж байгаа байхгүй. Тэгээд бүр ингээд амар хэцүү тэр үед лав амар хэцүүсэн. Би ингээд дотор байранд өгдөг өдөрт нэг өгдөг хоолоо идээд тэгээ ингээд мөнгөндөө таруулж иддэг байсан. Тэгээд би турж эхлэв. За тийм заяа. Тэр мөнгийг энд би ингэж хадгалдаг байсан. 2 утсыг нийлүүлж скотчдоод тэгээ ингээд төрөвчрөх юм за. Тэгээ энэ бол миний дүн байна. За 100 мотел төгсчихсэн юм шиг. Алтан байсан та. За тэгээд энд ягаад те одоо тэгээд би солонгос ирээд одоо ингээд ойлгож байгаа байхгүй юу? Энд 600 амархан байлаа гэж байгаа юм заяа. Миний төлбөр сая 230 цент хойд. Тэгээ би 600 нь олцсон байхгүй юу? Тэгэнгүүт 7 сарын одоо энд нь штэ 2023 оны 7 сарын 28. Тэгээ 28 шөнийн 2 цаг 5 минут гэсэн байна заяа энэ дээр. Тэгэхэд би 600 олцсон. Тэгэхээр би 12 сард гэхэд 2 саяг болох 2 сая 300 хавцаа олж иж би ингээд амар сайн яг өөрийнхөө зорьсон гэхийг хичээсэн баггүй юу. Тэгсэн чи би 7 сар гэхэд 600 олцсон байсан. Тэгээд би 600 одоо ингээд олж байгаа юм чинь ингээд 8 9 10 11 12 гэд хангалттай болчих юм шүү гэж ингэж боддод байсан баггүй юу. Тэгэл ингээд баг багаар би хадгалаад тэр чинь бас голдон юу лээ. Голдон бас ингээд зарлага гараад байгаа шүү дээ. Ингээд Монгол руу мөнгө зүгэр бас явуулна. Бас төлбөрөө яа гэж бас би мөнгө явуулна. Тэгээ тэр мөнгө зүгрөө хасаад тэгээ одоо ингээд 7 сар за бараг 8 сар болж штэ. 8 сар гэхэд би 600 мянга болсон байсан. Тэгээд энэ 50-50-50-50-аар ингээд хураасаар агаад болцсон. Энэ гэдэг бүрээсээ амар хэцүү байсан. Гэтэ би 91 сар гарны дараа л байсан юм шиг байна. 7 сар 2023 он гэхээр тийм шиг байна. Тэгээд 9 сар болоод тэгээ энэ 7 сарын энэ үеэр би баг амарсан байсан юм шиг байна. Тэгээд 23 он ер нь дуусчихээн. Тэгээ энэ маш их эм орсон үеийн юмнууд байна. За энэ үед би ганцаараа байгаа юм зураг амар юу яасан байгаа их ивэж хэлсэн байгаа. Даруулж угаалгаж авч хэлсэн байгаа. Энэ үеэс би юу гэж утсан гэхээр надад би л байгаа юм байна. Би хийж чадна юм бол чадна, чадахгүй юм бол чадахгүй. Хин нэгэнд найдаж зөвхөн өөртөө найдах хэрэгтэй гэдэг талаараа би энэ үгээс хэлж амар сайн ойлгосон гэх юм уу. За тэгээ ингээд 2024 он маань гарч байгаа юм байна. Ингээ 2024 он маань гарч юм байна. Зэрэг хата. Нэг харж байна. Нэг манай найзад анхсгалаас тэрхэд ийм аяллаа дээр идэх байхгүй. Тэрийг хүс. Энэ амар гоё зураг байгаа зү. Сайн хичээж зурж яасан. За тийм. Тэрийн хөнөдөн. Тэгээд 2025 он тэгээ 24 онд нэг их юм бичээгүй байна заяа. Яг зорилгоудаа л бичсэн байна. Ирээдүйн хүн та намайг ихүүдийн сүдэр байсан гэж илүү дутуугүй зөөрлөж нэгэн бодоорой. Агам зөний үд дунд алтан тэмээний сүдэр хүртэл агт хүрэхгүй жаахан болтгоо. Өөрийнхөө цаг үед би өсгөөсөө өтлөх хүртлээ өчөөхөн нэгэн ард явлаа. Гэдэг шүлэг надад их таалагдсан юм шиг байна. Зорилго гэсэн зорилго гэдэг энэ бас нөгөө хэлсэн байна. Хөөстэй зөндөө юм гэсэн.
Тэгээ одоо ингээд зорилгоо нь чи за. Тэнгүүд 2025 оны 1 сарын зорилго гэж за. Энэ нэг харах юм бол. За тэгээд энд жижигхэн би энэ хайнаа явах гэж байна. Би явсан шүү дээ. Яг гоё юм. Тэнгүүд. Брасна. Тэгээд ээж маань ирсэн. 24 онд ирсэн. 25 онд ирсэн. Тэгээ манай найзууд тэгээд солонгос танилцсан миний хөргөн найзууд энэ бие. Тэгээ 23 нас гэрийн 4 сард миний төрсөн өдрөөр юм байна. Тийм ээ. Тэгээ 23 наснда энэ хэлээд ялла хэлээгээд миний юмуд байна. За тэгээ 25 он ирсэн байна. Тэгээ 25 онд би ингэсэн байна. Талархлын захиа бичсэн байна заяа. Ингэсэн байна. Байнгын тогтмол ажилтай болсондоо баяртай байна гэсэн байна. Энэ тогтмол ажилтай гэсэн юм шиг байна. Уцаа сэлсэндөө баяртай байна гэж. Би нөгөө нэг уцаа ингээд манай найзлаа өгсөн болохоор би ингээд авсан амар хайртай. Тэгээд ингээд хаарсан ч гэсэн ерөөсөө солихгүй яваадсахгүй. Тэгээд тэгж чад миний уц бүр ингээд байх болоод тэгээд шинэ утас авсан. Тэгээд тэр үед би хүн ер нь ингээд өөрийгөө шагнажах хэрэгтэй юм ээ штэ. Тэгээд ингээд жоохон эвдэрсэн асуудал байх юм бол тэрийн заавал урсамжиндаа хөлөдөд авахгүй зүгээр сольчих хэрэгтэй юм биш тэгээд тэрийг амар бодож ирсэн. Тэгээд дадлага мэдээж амжилттай дуусгасандаа баярлсан байна. Эрүүл сарвал байгаадаач баяртай байна. Бүх зүйл баярлалаа гэсэн байна. За одоо тэгээд энэ хуудаснаас эхлээ би 2024 оныхоо тэмдэглэлийг бичиж. За. Таны жоохон өсгөцгийн юмстай гэж гооцоо хувьд бас гоё ах хэрэгтэй болоод байна. За 26 оныхоо юмудаа юм биччихлээ. Бусад юм арахгүй нэг таралч та. Би зурсан. 26 минь. За. Зорилгын тэр нь харуулмааргүй байна. Би өөрөө л харж. Тэгээ ингэж уяа тавьчих. Багаар биелтгэн заяа одоо ингээд бичиж орчихгүй шүү дээ. Энийхээ төлөө ингээд хөдөлмөрлөн шүү дээ. Тэгжижил биелэн шүү дээ. За өнөөдөр нэг иймэрхүү юм боллоо доо. За тэгээ 27 онд өөрөөсөө асуух юм байгаа билүү гэж бодсон чинь за ямар ч байсан за сургуульчин давгүй юу би одоо мэрэгжлээ яг алж гин үү за тэгээд мэдээж нөгөө бодож исэн санхүүгээ бол окей болгоцсон уу за тэгээ явах бэлтгэлээ хийж гин үү сэтгэл ямар байна за тэгээ бичлэгээ ер нь хийж байгаа юу болцсон уу за тэгээд өөр одоо ингээд гоё сурсан чи одоо бацаанаа ингээд мэдэхгүй штэ чи ийм юм байлээ штэ гэж шинээр сурсан тийм сонирхолтой юм байгаа юу. За тэгээд өөр юу асуух уу? Харилцаан дээрээ яг юуг анхаардаг болсон бэ те? Аль нэгэн хүмүүстэй харьцахдаа ер нь алиг point толгойд зүг чигээ болгож ингэж явж байна. Тэгээд өөр ч одоо дүүн цэргээс халагдсан уу? Ямар байна? Тэгээд иймэрхүү юм асуугаад тэгээд орхичээ. 27 онд бичлэг үзэж байгаа хариулаарай. За яваа. Хөвийн амьдралдаа ямар гоё автыг хийвдээ. Гэт бас нэмээд асуучих. За ийм л энэ. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай. Та ч гэсэн энэ гоо дэвтэр дээр ч юм уу хөтлөөд тэгээд ингээд гоё хийгээд үзээрэй. Тэгээд
хүн ингээд амар гоо бичсэн юм ингээд юм а бодит болгохоор ингээд хичээдэг шүү. Тэгээд тэр нь ингээд биелээд ирэхэд тэрнээс амар их кайф авдаг. Тэгээд зүгээр гэртээ байгаа хүмүүс ч гэсэн ингээд хийсэн бахад ингээд баг багаар ингээд л дахиад л хийдэг. Тэгээд энэ аргыг нэг хэрэглээд үзээрэй энэ жил. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Gotta lick, lick, lick.